Монгол дахь улс төрийн хилмигдүүлэлт эхэн үе. Хилмигдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. 2 дугаар бүлгийн 8 дугаар хэсэг. Үзлийн дайнаас иргэний дайнд үзэл ба дэглэм. Ер нь үзэл онол гэдэг бол хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн бий болох үеэс л боловсрон тэлж ирсэн нийгмийн хөгжлийн тухай учир шалтгааны томьёолол юм. Коммунист гэдэг бол дээд түвшнэн гэх сурталд итгэж, мөрөөдөж, автаж, дагаж явсан бидний туулсан түүхийн нэгэн чингэхтэй монголчуудын хувьд үнэн эмгэнэлтэй үеийн тухай энд өгүүлж байгаа хэлээ. Их эрдэмтэн социалист үеийн амьд домог агсан академич Бямбин Эренчингой хөөрхий Маркс хэрвзээ ийм коммунистуудыг үдсэн аваас Улянгар модноос дүүжилж үхэх байсан даа гэж дуу алдсан байдаг. Энэ утгаар авч үзвэл Монголын төрч ёсны их ухаан ба коммунист гэгдэх 20 дугаар зуунд бидний нүүр тулсан хоёр бол гал ус мэд харшаагаад газар тэнгэр хоёр мэд зөрүүтэй зүйл юм. Үзлийн ертөнцид хамаарах агаад монголчуудын нэгтгэн нэгтруулж дийлдэшгүй цул байлгасны хоёр тулгуур баг нь бол нэгт уламжлалт буюу их эзэн Чингис богд хааны хүн төрлөختөнд өвлүүлсэн төрч ёсны их ухаан болон монголчуудын төрөө дээдлэх үзэл. Хоёрт бурхны шашнаа тойрон зангидсан дорны сэтгэлгээний их өв хоёр бүлгээ. Үүнийг дэлхийн ертөнцид түүний дотор улаантнууд сайн мэдэж байснаас чухамхүү энэ хоёр тулгуурыг нь улайран довтолсон юм. Яагаад алтан ургийнхныг Ван гүн хуучин төрийн зүтгэлтнүүдийг бурхны шашны санвартнуудыг дээрээс нь эхлэн хятав гэдгийн хариу энд байгаа. Социалист төвсгөлийн тухай Ленин онол гэх чинь 19-20 дугаар зууны зааг үеийн Орос орны нийгэм эдийн засаг ахуй ухамсарын хөрсөн дээр тэдгээрийг хувьсан өөрчлөх хэрэгцээ шаардлагаар төрөн гарч ирсэн оюун дүгнэлтүүд бөгөөд тэр онолоор хүний нийгэм нь дарлагдагч гэсэн эсрэг тэсрэг эвлэршгүй хоёр ангиас бүрдэнэ. Дарлагч цөөнх ангийг устгах замаар дарлагдсан олонхын ноёрхлыг тогтоох нь шударга юм хэмээн үзэх үзэл ажээ. Харин энэ зорилгоо хэрэгжүүлэх арга нь ажилчин анги үгээгүй ядуусыг хүсэл мөрөөдлөөр нь дөрөөлөн ухуулан итгүүлэх замаар тэмцэлд босгож үнэмлэхүй олонхын хүчээр засгийн эрхийг хууль бусаар булаан авч өөрсдийн ноёрхлыг тогтоох явдал байж. Үүнийгээ тэд социалист хүчирхийллийн арга хэмээн нэрлэв. Нин хачирхалтай нь хүчирхийлэлгүй хүмүүнлэг нийгмийн хүчирхийллийн аргаар байгуулна хэмээсэн номлол юм. Гэтэл хэдийгээр тасалдаж сэргэж явсан ч гэсэн хэдэн зуун мянганы түүх уламжлал бүхий төрт ёсны ухаан ахуй зан үлийнхээ хүрээнд хүртэл нэвч шингэсэн ёс суртал итгэл үнэмшил бүхий Монгол нутгийнхаа хөрсөнд дээрх номлол бүхий дэглэмийг тогтооно гэдэг асар зөрчилтэй асар эрсдэлтэй байх нь зайлшгүй байв. Ажилчин тариачны засаглал бүхий нийгмийг байгуулах онолыг ажилчин тариачин хөрөнгөтөн газрын эзний аль нь ч байхгүй Монголд нутагшуулахын тулд нэр томьёоноос тэдний хинээр орлуулан босгож ирэх вэ гэдгээс л энэ асар хол зөрүүтэй байв. Зөрчил эндээс үүдэлтэй. Коминтернээс Монголд явуулж байсан үйл ажиллагааны гарсан гол арга нь хүн амыг, улс төрийн хүчнийг, засаг төрийн байгууллагыг дотроос нь хаглан сөргөлдүүлэх явдал байсан бөгөөд энэ зорилгодоо юуны өмнө ядуучууд, дэврэгэн залуучуудыг ашигладаг байв. Тийм учраас большевизм бол хэрэв үзэл гэж тооцвол харанхуй орчинд л хэрэгжих боломжтой. Монголчуудын нам төрийн удирдлагыг баруун зүүн хэмээн хагалахын зэрэгцээ гишүүд төлөөлөгчийг дотор нь хөдөө, хүрээ, хөгшин залуу болгон ялгаж гадуурхах сэтгэл зүг хөргөдөн дэвэргэж байв. 1926 оны 1-р сарын 4-нд болсон Коминтерны гүйцэтгэх хорооны Монголын комиссийн хурал дээр Рискулхов хэлэхдээ ардын нам дотор ив хамтын үзэл дор ойртох ядуучуудаас гарсан залуучууд буйт бол эдний этгээд дор баг саг юм өгөх хэрэгтэй гэсэн. Тэр өгөх юм гэдэг нь хувьсгалт хийх л ажээ. Яг энэ үеэр буюу 1926 оны өвөл намын төв хорооны гишүүн дорилгож ав. Нам улс төрийн тушаалдаар хуучны этгээд үлэмж орсон бөгөөд чанагашд явуулах хэрэгт тус үгүй болохын тулд тэрмитийн хөгшин харгас түшмдүүлэр талархах үгүй залуу нам
эвлэлийн гишүүдээс оролцуулаас олох ашиг тус үлэмж болно. Иймийн тул нам төрийн алба хашигч хуучны харигс этгээдүүдийг зайлуулах хэрэгтэй хэмээн өөрийн харьяат намын 8 дугаар үрт саналаа илэрхийлснээс хойш үүрийн хуралдаа амар жамийн нар ирэхэ болсон. 4 хоногийн дараа ерөнхий сайд цэрэнд орж хүлээсэн үүрэг ба сонгуульт бүх албанаасаа чөлөөлж өгөхийг намын төв хоронд албан ёсоор өргөдөл барин хүссэн байдаг. Монгол улсын түүх 5 дугаар бот 2003 157 дугаар хэсэг. Ингээтэл хөгшин харгасаар нь дуудан омогдогч болон түүнээс цэрвэн зүтгахад хүргэгчийг хин хинэнд байсныг түүх өгүүлдэг. Туурах тусгаар Монгол улсын нам төрийн удирдлага тэр үед цэрэнд орж амар мэтийн буур зуртай улс төрийн ноён нуруутай хүмүүс амьдралыг тэтгэгч наран лугаа адил хэрэгтэй байсан билээ.